За шинэ дугаар хэлж байна. Энэ дугаар дээр болохоор бясалгалын талаар. За номон дээр бол бясалгалын 7 үе шат байдаг гэдэг гэж байна. Энэ удаагийн дугаар номон дээрх мэдээллээс дээрэс нь миний өөрийн мэдэрсэн мэдрэмж, сонссон зүйл бас харсан мэдээллүүд гээд энэ бүх мэдээллүүдийг холбосон нэг кино байна. Холливуудын. За тэр кинотой ингэж нийлүүлээд та бүхэнд тайлбарлах гэж оролдъё. За тэгэхээр эхлээд миний бясалгал хийсэн туршлагыг яриа. За хүмүүсийн дийлийнхэн за би ч гэсэн бясалгалыг ойлгохдоо бол ингээд оюун санаагаа зэгцлэх одоо маш олон зүйлд ингээ анхаарлаа хандуулчихаар алин ч нэг сайхан үр бүтээлтэй хийж чадахгүй юм шиг надад санагддаг. Тэгэхээр тэр олон юмыг зэрэг бодож байгаа. Тэр зүйлээ зэгцлэхийн тулд бясалгалыг хийгээд оюун санаагаа зэгцлэх төвлөрлийн арга хэрэгсэл юм болов уу гэж би өргөн боддог байсан. Тэгээ одоо бас нэг 10 жилийн өмнө юм байна. Би ямар ч бясалгал сууж үзээгүй байжгаад нэг найзтайгаа таарсан чинь 10 хоногийн нэг бясалгал суучаад ирлээ гэж байна. За яадгийн тэрнэ гэдгсэн чинь 10 хоног тэндээ байрлаад тэгээ тэнцэнэ цагаан хоолтой тэгээ өдөржингөө л бясалгадаг гинэ. Бараг шүнжэнгөө ч юм уу. Тэгэнгүүтээ тэр 10 хоногийн хугацаанд юм ярихгүй, юм үзэхгүй, сонсохгүй, юм тэмдэглэж бичихгүй, зүгээр л өдөржингөө юм бодохгүй нэг юм дээр төвлөрж ингэж байгаа л ингээл 10 хоног өнгөрнө гэж байгаа байхгүй. Тэгээ манай их гоё идэх юм байна. Тэгээ дээрэс нь айгу турцсан гарч ирсэн байхгүй. Тэгэхээр би хүй наадах чи явъя л да, явж үзээ л да гэд. Тэгээ ерөн бол бясалгал ямар шуухан байдгийг би бол мэдхийг ерөн хүсэж исэн. Тэгээд тухайн үед болохоор энэ зайсангийн модны захад одоо ямар газар болсон юм бол доо. Тэр үед илэгний сувлал гээ тэгээд илэгний нэг алдартай эрэгтэй эмч байдаг. Тэр хүн бясалгалаа удирдах явуулдаг гэдгийг нь бол мэдсэн. За тэгээд бясалгалдаа суусан чинь эхний 5 хоногт нь амьсгал дээрээ төвлөрөөд ерөн бол юм бодохгүй байхыг хичээх ёстой. Тэгээд сүүлийн 5 хоногт нь болохоор биеийнхаа хэсгүүд дээр ингэж төвлөрдөг. За ийм бясалгал байсан. Бясалгалд явахаас өмнө би бол хүн юм бодохгүй байх гэсэн юм байдаггүй байх гэж боддог байсан. Тэг яг хичээгээд ингэсэн чинь би эхний удаад ингээд секунд ингээ харж агаад юм бодохгүй байж байгаа нэг бодол ороод ирэнгүүт нь секундээ харангууд нэг 2-3 секунд юм бодоагүй байдаг байхгүй. Тэгээд тэрийгэ сайжруулсаар байгаа хичээсээр байгаа би 10 хоногийн дотор бол нэг 5 минут хүртэлх хугацаанд юм бодохгүй байж чаддаг болсон ямар ч байсан. Тэгээд гарч ирээд ямар мэдрэмж ямар зүйл ажиглагдсан бэ гэхээр хүнд байдаг тэр нөгөө эмоц, сэтгэл хөдлөл нэлээ багассан санагдсан. Одоо хүнд гомдож тоних ч юм уу эсвэл уурлах ч юм уу эсвэл баярлаж хөөрөх ч юм уу тэр бүх сэтгэл хөдлөл нэлээ буурсан санагдсан. Одоо өмнөхтэйгээ харьцуулбал тэгээд одоо юмд шунах сэтгэл хүртэл буурсан жишээ нь идэх юм дээр энэ түлхүү ажиглагдаж байгаа байхгүй. За өмнө нь болохоор би ингээд жоохон давраад дахиж нэмж идэд идэг байсан дуртай хоолоо бол гарч ирээд идэхэд нэг тэгж амар дахиж нэмүүлж идий гэсэн тийм сэтгэл хөдлөл байхгүй болцсон тийм шунал гэх юм уу шунлын сэтгэл дарагдсан гэх юм уу тийм байдалтай. Тэгээ ерөн бол сэтгэл хөдлөл ингэж багассан надад нэг талын жоох амар санагдсан. За энэ бясалгалыг чинь ингээд дахиад өргөжлүүлээл яг энэ 10 хоног шиг сар хэдэн сар ч юм уу хийх юм бол за би бол мэдгүй одоо бүр амар сэтгэл хөдлөл буугаал бараг уул хатаар даянчлаа бараг гэрх гэдэг юм яах гэдэг нэг тийм мэдрэмж төрөөд за надад бол энэ өстө тохиромжгүй байна. Яг ингэж өдөржингөө ингэж юм бодохгүй бясалгал хийх юм. Надад бол арай хурцдах юм байна гэж би тухайн үед бодож исэн. Яг уу гарч ирээд өдөрт өглөө оройд нэг цаг хийхэд бол нэг асуудалгүй. Тэртээ би ажиллаа хийж байгаа бас өөр олон мэдээллээр бөмбөгдүүлж байгаа юм үзэж байгаа харж байгаа бичиж байгаа учраас тэр нэг цагийн бясалгал бол юу ч болохгүй байхаар байсан. Тэгээд яг уу эхний үед хийж байгаа тэгэл болчихж байгаа юм л да. Тэгээд Випшна гэд энэ бясалгалын багшийн ярианаас бол бясалгалынхаа нэрийг хэлхээ мартчих Випшна гэд бясалгал байгаа одоо ч гэсэн явагддаг ийм бясалгал. За тэгээд энэ бясалгалын одоо тэр илэгний эмчийн одоо ярьсан яриа нь болохоор за бясалгал хийхэд хүний тарих хөгждөг. Баруун билүү зүүн билүү. За ямар ч байсан тарих бол хөгждөг. Тэгээд тарих хөгжихийн хэрээр юу мэдэрч болох вэ? Ямар мэдээлэл авч болох вэ гэдгийг нь бол тайлбарлсан. За тэр тайлбар нь товчхондоо бол за ингэж цаашаа өргөжлүүлээд дараагийн одоо 1 сарын илүү гүнзгий шат гэх юм уу тэгээд 3 сар ч гэлөө ингээд хугацаанд сунаад явчихдаг юм бэлээ.
Тэгэнгүүт дараагийн гүнзгий шатанд нь хүн юу мэдэрч болох вэ гэхээр өөрийн эд эсийг мэдрэх, одоо бие доторх процесс үйл ажиллагаагаа мэдрэх боломжтой болно гэж байгаа байхгүй. Бие доторх нэг ийм эд эсээ ямар зүс царайтай яаж хөдөлдөг, ямар зориулттай юм ч гэдэг юм уу те. Тэр мэдээллийг авах боломжтой болдог гэдгийгсэн. Тэгээ тэрнийхэн дараагаас ойр орчмоос мэдээлэл унших, оюун санаагаараа биеэсээ гарч өөрийнхөө биеийг хажуунаас хөндлөнгөөс харах, хүссэн газараа очих, одоо нэг астрал аялал гэдэг ярьдаг штэ. Тэрэн шиг одоо миний ойлгосноор бол оюун санаагаараа ингэж өөр газрууд одоо төв дэлхий, огторгуй, сансар ирэхсээр ингэж аялах боломжтой. Тэнчэнээс мэдээлэл авахтай юм сурах, харах. За ийм боломжтой болдог гэж тайлбарлаж ирсэн. Тэгээд ерөн бол хоосон чанарыг таньна гэжсэн. Гэхдээ би тэрийг бол сайн ойлгоогүй. Хоосон чанарыг таних гэдэг нь яг юу гэсэн ч үгүй те. Багш бол нэг иймэрхүү агуулгаар ярьж ирсэн. Тэгээд хэдэн жилийн дараа Люси гэдэг Холливуудын кино гардаг байхгүй юу? 14 онд юм байна. Тэр киног үзсэн чинь яг нөгөө бясалгалын багшийн ярьсан тархины хөгжил ингээд нэмэгдэхдээ бясалгалын түвшин нэмэгдэх тусам юу мэдэрх үү гэдэг тэр кинон дээрээс шууд ингээд яг дараалалаараа дүрслэлээ олоод кино болсон байсан. Тэр кинонд очихондоо болохоор нэг эмэгтэй би тийм хар тамхины ч юм уу ямшаас шинээр бүтээсэн тийм бодисыг хэл нэвтрүүлэхийн тулд ингээ гидсэнд нь хийгээд тэгээд тэр гидсэнд нь хийсэн юм задраад тухайн хүний биед ингээ шингээд тэгээд тэр бодис нь тэр хүүхэнд яаж нөлөөлсөн бэ гэхээр тархиных нь хөгжлийг маш хурдтайгаар ингээ дээшлүүлсэн. Одоо бид нар чинь нэг 10 хүрэхгүй хувийг ашигладаг гэдэг жбайгаа шүү дээ. Тэгэхээр тэр нэг 20 30 40 50 гэдэг ингээд явцсан тэр бодисын тусламжтайгаар тархи ашиглах төвшин нь нэмэгдэх тусам тэр хүнд гарч байгаа тэр өөрчлөлтүүд нь яг тэр бясалгалын багшийн хэлсэн яг тэр дараалалаар яваад исэн. Тэгээ би жоохон гайхсан л та. Таашин тэр бясалгалын тэр дараалалаар яваад зохиолоо бичсэн юм уу гэж бодох шиг те. Яг тэгж бодоод өнгөрсөн тухай үедээ. Тэгээд би саяхнаас одоо энэ тэгээ монголчуудын гаргасан номнууд дээрээс мэдээлэл цуглуулаад та бүхэнд хүргэж байгаа. Тэгээд бөөгийн давчаан гэдэг номон дээр болохоор бясалгалын 7 төвшин байдаг гэж тайлбарласан байгаа юм. Тэгээ энэ нь саяны Люси гэдэг кино бясалгалын багшийн ярьсан одоо ер нь бол яг ингэ дараалалаар бол бас давхцаж байна. Өгж байгаа энэ агуулга мэдээлэл нь. За тэгэхээр ингэж тайлбарласан байна. Бясалгал хэмээх чинь өг дээдсэнхээ өв өөд тэнгэр өд мацах нэгэн арга юм аа. 7 шаттай. 7 шатыг шарин шашинд цагаан зааны тэнгэрт аялах зураглал гэдгээр тодтгон зурсан байдаг. Лаглын шашинд Мухаммедийн гүнийн 15 сургаал гэдгээр өгүүлсэн байдаг. Христийн шашинд хүүгээ тэрсэн ариун мари гэх хүмүүний эргэн тойрон байх далавчтай 7 хүмүүний зан үйлээр үзүүлсэн байдаг. Шашнаар өгүүлбэл бол ийм байна. Харин Монгол ухаанаар бясалгал бол солонгийн 7 өнгөн дээр гიშгэлж огторгуун хязгаарыг үзэж өвгөдтэйгээ энэ сүнсэн биеэрээ уулзах вэ гэж хэлцдэг гэж байна. Энэ номон дээр одоо санааг энгийнээр тайлбарлах юм бол Монгол өвөг дээдсч гэсэн бас энэ дагалт ертөнцөөс мэдээлэл авах тийм боломжтой тарих байдаг гэж үздэг. Тэр нь духны яг харалтаа одоо тархины яг гол цөмдөн юм уу да миний ойлгосноор нэг тийм тарих байдаг. Тэр тарихаа хөгжүүлээд авах юм бол дагалт ертөнцөөс мэдээлэл авах боломжтой. Ил ингээд байгаа зүйлсийг бол бид нар хараад бариад ч юм уу мэдээллийг авчих боломжтой. Бүр даалт байгаа бидний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй тэр зүйлсийн мэдээллийг шууд ингээд авах боломжтой болдог гэж үздэг юм байлээ. Тэрийг болохоор энэ номнууд дээр бөөгийн тарих гэд нэрлэлсэн байдаг. За тэгэхээр кинон дээр ч тэр бясалгалын ярьсан дээр ч тэр номон дээр байгаа мэдээлэл дээр гурлан дээр нь тархины хөгжил яригдж байна. Тархиа ашиглах хувь яригдж байна те. Тэгэхээр ямар ч байсан л нэг тархиа хөгжүүлэхэд бясалгал нь бол хэрэглэгддэг гэсэн үг болж таарж байгаа. За тэгэхээр бясалгалын 1-р шат нь болохоор ингэж байна. Төвлөрөл гэдэг чинь тий. Төвлөрөл нь болохоор хүнийг цэгцтэй бодох, цэгцтэй бодол чинь цэгцтэй үг хэлэхэд нөлөөлнө. Мөн цэгцтэй үйлдэл хийхэд нөлөөлдөг гэж байна. Бодол замбраагүй бол үгч замбраагүй, үйлдэлч замбраагүй байдаг гинэ. Тэгэхээр ерөн бол ийм цэгцтэй байлгахад бол бясалгалын эхний шат төвлөрөл хэрэгтэй юм байна. Бидний дийлэнхийнх нь бясалгалын тухай ойлголт яг энэ дээр байгаа хгүй. 1-р төвшин дээр л бид нар бясалгалыг ойлгодог болж таарж байгаа. Оюун санаагаа цэгцлэх гэдэг дээр. За Люси кинон дээр болохоор энэ ямар үед энэ цэгцтэй үг, үйлдэл, үйл хөдлөл илэрж ийн гэхээр тархиныхаа чадамжийг 10-аас 20% ашиглах үед энэ гарч ирж байгаа. Бясалгалын 2-р төвшин нь болохоор хоруу дэлхийд алив юм нь бүтэн буй болохдоо зовлон жаргал
туршлагыг хурааж үүсэн оршдог буюу бүх зүйл нэг нэгнтэйгээ хэрхэн холбогдож хамжин дэмжин амьдардаг зүй тогтолцоог зам ёсны үн цэнийг ойлгодог гэж байна. Үүнийг одоогийн хүмүүс гэгэрэл гэдэг ч энэ нь зөвхөн эхлэл юм аа. За тэгэхээр хорвоо ертөнцийн энэ зүй тогтолцоог бол ойлгож эхлэх нь амьтан яагаад байгаа юм те, ургамал яагаад байгаа юм, хүмүүс яагаад байгаа юм, бид нар хоорондоо ямар зүй тогтолцоотой харьцдаг те, зөвхөн дэлхий дээр байгаа биш, дэлхий чинь бусад гариг ертөнцтэйгээ яаж харьцдаг те, ямар зүй тогтолцоотой бид нар ингээд оршиж байгаад байгаа. За энэ бүхнийг бол ойлгох буюу энэ зам ёс байгалийн хуулийг ойлгох гэсэн үг. Тэгэхээр энэ замыг таниагүй бясалгал хийх чинь сэтгэлийн мухардалд орж сэтгэлийн хоосролд өртөх аюултай буюу амьдрах сонирхлоо алдах талтай гэж бичсэн байгаа хгүй номон дэр. Тэгээд тэгсэн чи яг миний нөгөө нэг би чинь нэг юм сэтгэл хөдлөл амар бууралтай дахиад цаашаа үргэлжлүүлвэл нэг л хоосрол юунд ч сонирхолгүй болоод нэг даяанч хийх гээд байгаа ч юм шиг тийм мэдрэмж авч исэн маань яг энэ 2 дугаар төвшний одоо замыг ойлгохгүй арай жоохон өөр тийшээ явчих гад исэн юм шиг байна л да. Тухайд үргэлжлүүлээл ингээл сар мараар бясалгал явсан бол одоо жинхэнэ нөгөө сэтгэлийн хоосрол гэд буруу замаар будаад хийж мэдхээр тийм байдалд хүрэхээр байсан юм байна гэж энэчнээс ойлгож байгаа. За энэ Люсиг кинон дээр бас яг гарч ирдэг. Сэтгэлийн хөөрөлгөө болсон. Нөгөө хайр сэтгэл хуйлд ачаал гэдэг юм байхгүй болсон. Яг тэрийгэ нөгөө илэрхийлдэг хэсэг гардаг. Би ямар ч сэтгэл хөдлөлгүй болцсон гэж гарч ирдэг. Тэгэхээр энэ энэтэй уялдаад байгаа энэ 2 дугаар төвшөнтэй. Тэр хувь нь болохоор тархиныхаа 20-30% ашиглах үед сэтгэл хөдлөл нь буураад ойр орчмоосоо мэдээлэл унших тийм чадвартай болцсноор дүрсэлж гаргадаг. Кино болохоор дүрслэлийн урлаг учраас мэдээж бидний ярьж байгаа энэ оюун санааны мэдээллийг дүрслэлээр үзүүлсэн байж байгаа. Тэгэхээр нэлээ юм яг хэтрүүлэгтэй гэхдээ ойлгоход их амархан. За энэ 2 дугаар төвшний сэтгэл хоосрлыг ингэсэн байгаа. Ихэнх баг балчрууд 2 дахь үе буюу сэтгэлийн хоосрлын орон зайд унаж тархин самуурлын цэгцгүй байдалд солиорол гэдгийг бидэд хийж алдрах аюул байдаг бөгөөд үүнийг давчхал аваас бясалгал гэдгийг зөв гэж үзнэ. Харин буруугаар ирэх юм бол шулуунаар хэлэх юм бол амьдрах сонирхлоо алддаг гэж байна. Өнөөх гэгэрэх гэсэн хүслийн үзүүрт гэрэл биш харанхуй байхыг олж хардаг юм а гэж байна. Ийм үр дүнг үүсэхгүй тулд эхлээд хүмүүс зөв бурууг цэгэндэг, альва мэдээлэлд ийм цензуртэй өөрийнхөө шүүлтүртэй ханддаг олон талаас мэдээллийг авдаг. Өөрийн гэсэн ийм ухаан бодолтой ийм байхгүй бол ухардалд орох магадaltaй юм байна. Зөвхөн ингэж бясалгаа суугаад ахгүй мэдлэг мэдээлэл ухаан санаагаа тэлж явах хэрэгтэй гэсэн үг гэж би бол ойлгож байна. 2 дугаар төвшөнд хүрэхин тулд миний бодлоор манай даалд ухамсартайгаа холбогдъё гэд 6 дугаарын эхнийх дээр яригдж байсан. Хүн махан бие, сэтгэл бие, сүнсэн бие гэсэн юм 3 биеэс бүрддэг. Тэгэхээр бид нар сэтгэл бие, сүнсэн бие 5 метрхүүгээрээ тэр 2 биеэд тижээн титгдэг гэж байна. За тэр 5 метрхүүг нэг юм савтаа зөөрлөе л да. Нэг юм сав байдаг гэж бодъё. Тэр савнаас бид нар сүнсэн бие, сэтгэл бие тижээдэг гэж үзэх юм бол тэр савнууд нь хэрэгтэй хэрэггүй маш олон зүйлээр дүүрчдэг юм байна. Тэгэхээр тэр савыг зүй зохистой мэдээлэл, мэдлэг, эрчим энергиээр дүүргэх гэх юм бол эхлээд султгаж таарж байгаа байхгүй юу? Султгасны дараа шинээр юм оруулах тухай ярьж эхлэндэ. Тэгэхээр бясалгалын одоо энэ 1 2 дугаар төвшний хэсэг нь бол саваа султгах тийм процесс гэсэн үг болж таарж байгаа. Тэгэхээр энэ үедээ бид нар яах нь 5 метр хүүгээрээ ямар нэгэн юм мэдээллийг нэмж авахгүй байх нь биднэрт одоо султгахад илүү үр дүнтэй гэсэн үг. Султгаж ядчих чинь тийм ч мэдээлэл үзэл, ийм ч кино үзэл, ийм ч мэдээлэл үзэл, ийм ч юм уншаал, бичээл, чатлаад ч юм уу Ингээм бол нөгөө султгаж байгаа сав чинь олигтой нөгөө султгах гэдэг чин буцаж ингэж нэмж оруулж ирээд байх юм байна л да. Тэгэхээр яг хуу бясалгал хийх үедээ аль болох 5 метр хүүгээ төлөөтэй одоо нэмж мэдээлэл авахгүй байх хэрэгтэй буюу хүртгүү метр хүүгээрээ юмд одоо нэг хүрхгүй байх. Амтлах метр хүүгээрээ ялангуяа нөгөө уураг тархитай амтан байсан олон жил амьдарсны махандах мэдээллийг бид нөгөө амтлах метр хүүгээрээ аваад тэр нь бусад ургамлыг бодвол илүү их мэдээлэл биднэрт оруулаад байгаа байхгүй. Тэгээ харах, сонсох зэрэгээс хол байх юм бол бид нөгөө султгахад амархан гэсэн. Тэгээ ерөн бол энэ 10 хоногийн хугацаанд ингээд нэмж мэдээлэл авахгүй болохоор юм бодохгүй байхад нэмэртэй юм байлээ. Өдөр нь ингээд зөндөө хүмүүстэй ярьсан, ажил төрлөө хийцэн. Тэгээ орой ингээд 1 цаг бясалгахыг сухад тасралтгүй ингээд толгойд ингээд мэдээлэл яваад байгаа байхгүй. За тэр ажил тэр хүн тэгж ярьсан. За тэгсэн кино минууч бодогдож шиг
9 жорын юм ингээд толгойд бодогдож байгаа байхгүй. Яг бусад зүйлээр ингээд юу ч хийхгүй мэдрэхгүй ингээд суужлаа гэхэд тарих ажиллаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг бясалгалын эхний түвшин болох тэр оюун санаагаа зэгцтэй байлгахыг гэх юм бол випшна бясалгалын энэ арга орчноосоо нэлээд тасраад 5 мэдрхүүгээр аль болох мэдрэхгүй мэдээлэл нэмж авахгүй байх энэ арга бол их зүгээр юм шиг санагдсан. Гэхдээ энийг өөрийн ухаан мэдлэг оюунаа тэлээгүй хүн яг энэ бясалгалыг удаан хугацаанд хийх юм бол оюуны хоосролд орох, амьдрах сонирхолгүй болох тийм магадлал өндөртэй байгаа учраас энэ дээр бол жоохон анхаарах хэрэгтэй юм байна гэж хараад байгаа. Тэгэхээр аливаа юмны балансыг барих нь бол маш чухал. За тэгэхээр өргөжлүүлээд 3 дугаар түвшнийг нь ярив. Цаг хугацааны үн цэнийг мэднэ гэж байна. Дэлхийн үүсэл цаг хугацааны хувьсалд ямараас ямар болж өөрчлөгдсөн бүхий л зүйлийн талаар ойлголт авч өөрийн наснаас хитээдсэн жам ёсны үзэгдлүүдийг тайлах чадвартай болдог буюу бүх зүйлийг анхлан эхлэхээс эцэслэн төгсөх хүртэлх жамыг ойлгодог. Үүнийг ойлгочихсон хүмүүс өөрийгөө бурхан гэж нэрийдэг гээд байдаг талтай гэж байна. Одооны шашны их номлогчид ихэнхдээ энэ хүрээд зогссон байдгаа гэж байна. Тэгэхээр яг дэлхийн нийт хүн төрлөختөн бол ихэнх нь энэ бясалгалын тархины хөгжлийн 3 дугаар түвшин дээр очиод зогсох нь хэлбэг байдаг. Өөрийгөө баг бурхан гэд нэрлэлчих тийм хандлага байдгаа. Гэхдээ цаана нь бол дахиад 4 шат бол байгаа болж таарч байна. Тэгэхээр энэ шат нь болохоор Люси гэд кинон дээр гарах тархиа 30-аас 50% ажиллуулах дайтай тэнцвүүц юм чадвар байгаа харагдаж байгаа. 20-30% болохоор Люси кинонд ойр орчмоос мэдээлэл авч ирсэн бол 30-аас 50% болохоор ингээд дэлхий дээр болж байгаа амьтан ертөнц хүний амьдралтай хоорондын харилцаа бүх зүйлийг бол мэдээлэл авах боломжтой болж байна гэж ойлгож байна. Тархины хөгжлөлөө 30-аас 50% ашиглаад эхлэхээр дөрөвдүгüрт нь болохоор бүтээн босгох гинэ. Огторгуу дэлхий од гараг ирэхс оршин байхын утга учир буюу мөнхийн эргэлт мөнхийн гих зүйлийн утгыг тэмтэрч эхэлнэ гэж байна. Жохо мэдэрч эхэлдэг гэж байна. Тэ? Энэ болохоор би Вившна багшийн ярьсан хоосон чанарыг танина гэж байгаа хэсэг юм болов. Инээс хойших дөрөвдүгээр түвшинээс хойш бол тийм зүйл болох юм болов гэж зүгээр би таагаад тавьсан байгаа шүү. За тэгээд 5 дугаар түвшин болохоор нарны хүслийг ойлгоно. Нар гих оршихуун хүслийг ойлгох буюу оргуу хоосон дунд төв болон оршиж амийг үүсгэж өөрийгөө тойруулан гараг ирхсийг буй болгон тэднийгээ тэтгэн эжийн болж оршихуун хүсэл буюу мөнх гэдэг нэртэй мөрөөдөл мэтүүлгэртэй сүнсний хүслийг ойлгоно гэж байна. Тэгэхээр 100-аас дээш хэмжээстийн сүнстэй оршихуун хүслийг мэдрэх тэр түвшинд очих нь байна. Люси гэд кинон дээрхтээ бол энэ 4-5 дугаар хэмжээст нь тархины 50-аас 70%-ийг ашиглах тэр зүйлстэй давхцаж байгаа мэдээлэл нь. How did you manage to access all this information? Electrical impulses. Every cell knows and talks to every other cell. They exchange 1,000 bits of information between them per second. Cells group together, forming a giant web of communication, which in turn forms matter. Cells get together, take on one form, deform, reform. Makes no difference, it's all the same. Humans consider themselves unique, so they've rooted their whole theory of existence on their uniqueness. One is their unit of measure, but it's not. All social systems we put into place are a mere sketch. 1 + 1 = 2, that's all we've learned. But 1 + 1 has never equaled 2. There are in fact no numbers and no letters. We've codified our existence to bring it down to human size, to make it comprehensible. We've created a scale so that we can forget its unfathomable scale. За 6-ад нь болохоор өвгөд буюу онгодуудын дурлан байдаг оршихуйг ойлгох. Өөрөөр хэлбэл онгодуудын амьдралын утгыг ойлгоно. Үүнийг шамбалд зорчихуй буюу онгодын болон хүний ертөнцид аль алинд нь зэрэг оршин байх чадвартайгаар илэрнэ гэж байна. Тэгэхээр тийм чадвартай болох нь шүү дээ. Махан бие нь ингээд байж яхад өөрийнхөө оюун бодлоор онгодуудын байх тэр оршихуй дээр очдог тийм чадвартай болох нь байна. Мөн өөрийн төрлөөс амтан руу толь ертөнцөөс эд өртүүлж өөрийн эд хогшлыг толь ертөнц рүү өртүүлж чадна гэж байна. Тэгэхээр толь ертөнц гэдэг маань
одоо зэрэгэлдээ ертөнц гэж ойлгож болох энэ тэр онгодуудын байдаг тэр ертөнц гэсэн бидний мэдхгүй те тэр ертөнц рүү одоо бидний байгаа ертөнцөөс эд өртөөлнө гэдэг маань одоо эд зүйлс тийшээ хүргэх тэр даалт ертөнцөөс эд зүйлс бидний энэ бодит ертөнц рүү авчрах буюу одоо юмыг одоо бүтээж бий болгох чадaltaй амьтны дүрд хувирахтай янз бүрийн дүрд хувирах боломжтой. За 7-дугаарт нь болохоор тэнгэрийг ойлгох. Бүхэл гариг одод тэнгэр оршихуй бүхнийг тайлж дууснаа гэж байна. За энэ нь болохоор Люси кинон дээрх тархиныхаар 70-аас 100% хүртэлх ашиглах хугацаанд ийм зүйлс болдгоор кино дүрсэлдэг тийм. Тэгээд за энэ 7 төвшөнд олж мэдэх мэдээллийг өөрийнхөө тэр ухамсар оюунаар мэдрэх нь байна. Миний хувьд бол би номнууд уншаад мэдчихлээ шүү дээ тийм энэ тэнгэрийн санааг тийм нарны санаа энэ бяцлаглалын 7 төвшөнд олж мэдэх юмыг би зүгээр шууд аль хэдийн олон мэдсэн хүний ингээд ном болгоод гаргацсныг уншингуудаа олж мэдсэн хүн. Түүнээс өөрийнхөө оюун бодлын хүчээр тэр онгод тэнгэртэй холбогдоод нартай холбогдоод асууж ийм байд юм бэ гэж мэдсэн хүн бол биш байгаа байхгүй. Тэгэхээр бясалгал хийгээд тэр тархиа ашиглах тэр хувиа өсгөх юм бол ямар ч хүн ухамсараараа оюун тэрхээр энэ мэдээллийг авах боломжтой гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдээлэл бол өөрчлөгддөггүй гэж байна. Зөвхөн Монголд ч ингээл тархиа хөгжүүлэл даалт ертөнцөөс мэдээлэл аваад байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийн монголчууд ярьдаг бөөгийн тархиа хөгжүүлээд даалт ертөнцөөс мэдээлэл аваад байгаа. Тэр мэдээллүүд нь бүгд эцсийн дүндээ ижилхэн аваад байгаа байхгүй. Хүн хүнд зориулж өөрчлөгддөг юм байна л да. Яг л нэг мэдээлэл байж идэг. Тэр даалт ертөнцөөс авсан мэдээллээрээ дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс янз бүрийн кино хийж байна. Холливуд хийж байна. За ялангуяа Японд болохоор анime манга хийх нь бол их юм байна гэж харсан. Яг энэ онгодуудын ярьж байгаа даалт ертөнцтэй холбогдоод авсан мэдээллээ ярьж байгаа хүмүүсийн мэдээллийг сонсонгууд дэлхийн энэ талд хийгдэж байгаа ялангуяа Японд хийгдэж байгаа тэр бууг чөтгөртэй те бөө мөргөлтэй шаман кингч гэдэг юм уу тэр аним дээр гарч байгаа процесс үйл явдал агуулга нь яг энэ номон дээр ихтэй таарад байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн бид нар нэг онгод тэнгэртэй холбогдоод зөвхөн бид нар бөөгийг тарих гэж байх биш. Дэлхийн хүн болгонд бол байгаа. Тэгэхээр тархиныхаа тэр хэсгийг хөгжүүлж чадах юм бол бид нар даалт ертөнцөөс дуртай мэдээлэл авах боломжтой гэсэн үг болж таарж байгаа. Тэрийг 5 мэдрэхүү, дээрэс нь 4 мэдрэмж гэдэг энэ 9 мэдрэмжээрээ даалт ертөнцөөс мэдээлэл авахын тулд өмнө нь авсан бохирлогдсон энэ мэдрхүүгээ чөлөөлөх нэг арга техник нь л бясалгал гэсэн үг. Тэгэхээр одоогийн бидний хувьд болохоор энэ төвлөрлөөс нь эхлээд хийх ёстой болж таарж байгаа. Бидний өвөг дээдсийн үед буюу одоо энэ хэтэрхий их техник технологи ялангуяа интернет хөгжихөөс өмнөх үед бид нар заавал бяцлаглалын 1-р төвшнийг бол хийгээд байх шаардлагагүй шууд алгасаад 2-р төвшин рүү орох боломжтой байсан юм байна. Интернет зурагт хөгжөөгүй байх тэр үед бол бид нар тал бүрээс тийм олон янзын хэрэгтэй хэрэггүй мэдээлэл авахгүй байх нь шүү дээ. Өөрийнхөө дотор байгаа тэр мэдээлэлтэй тэр даалт ертөнцийн мэдээлэлтэй харилцах тэр 5 метр хүн маань ийм цэвэр байгаа гэсэн. Тэгэнгүүт дотроо уудлаад хамгийн түрүүнд одоо өөрийнхөө сүнсэндх мэдээлэл унших боломжтой төвшин шууд бяцлаглалын 2-р төвшин болж таарж байгаа байхгүй. Ялангуяа манай нүүдэлч ахуйтай ард түмэн болохоор уртын дуугаа дуулахдаа бие биелгээ хийх, морин хур тоглох энэ үедээ бяцлаглалын бол шууд 2-р төвшин 3-р төвшин рүү ороход маш амархан их ойрхон. За ийм байдаг байсан юм байна бидний өвгдөөс. Одоогийн яг бидний нөхцөл байдалд маш их мэдээлэлтэй ингээд дээрэс нь хэрэглээгээр энэ 5 метр хүүгээ булаад байгаа учраас тэр дундаас бид нар ингээ гарч ирч чадахгүй гарч ирэхин тулд зайлшгүй одоо бяцлаглалын 1-р төвшнийг хийх хэрэгтэй бүр орчноосоо дасраад магадгүй тэр юу ч ярихгүй бичихгүй сонсохгүй харахгүй өдөржингөө бяцлах тэр төвшөнд бэж ийж одоо 5 метр хүүгээ цэвэрлэх хэрэгтэй болоод байгаа байхгүй юу. За тэгэхээр ерөнхий бяцлаглалын бол ойлголт нь энэ. Яагаад бяцлал хийх хэрэгтэй болоод байгаа юм? Хийгээд байх юм бол тархины нэг тодорхой нэг хэсэг нь хөгжиж таарах нь даалт ертөнцтэй холбогддог тэр хэсэг нь. За тэр хэсгийг хөгжүүлээд байх юм бол за иймэрхүү зүйлийн мэдээллийг авах боломжтой шалгууртай болох нэ гэж товчхондоо ийм болж таарлаа. За тэгээд энэ номон дээр энэ сэдвийн за төгсгөлийн хэсгийг уншаад тэгээд энэ дугаараа өндөрлөе. Төвлөрөл гэдгийг сурахад гэмгүй. Гэхдээ төвлөрөлд тэнцвэр гэж байдаг. Мухартай төвлөрөх үү, гарцтай төвлөрөх үү гэдгээ ойлгох хэрэгтэй гэж энэ за гарц буюу ямар нэгэн амьдралд чинь асуудал сэтгэл зүйч чинь асуудал байгаа бол тэр асуудлаа шийдвэрлэнгээ бясалгах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй
асуудлаас цухтаж төр зургийн сэтгэлийн одоо нөгөө намжаалт те тайвширлыг олох гэж тэр тайвширлд донтож бясалгаад бол хэрэггүй. Тэгэл бясалгалаас гарангуут л нөгөө нэг амьдрал дээрх сэтгэл зовнил төгшүүр шийдэгдээгүй асуудлаа чинь чамаг эргээл хүлээж ин. Тэгэхээр давхар амьдралынхаа асуудлыг шийд зөвхөн бясалгал дээр төвлөрөөд байхгүйгээр арга биелэг аль талаар нь өөрийгөө хөгжүүл амьдралынхаа асуудлыг шийд давхар сэтгэл санаа сүнснийхээ хөгжилд анхаар тэгээд аль нь л анхаарах ёстой гэсэн үг болж таарч байна. Тэгэхгүй бол сэтгэлийн мухардалд орох магадaltaй байна. За амьсгал дээр төвлөрөх нь төвлөрлийг дөнгөж эхлүүлж байгаа юм. Амьсгалаа мэдрээд биеийн дотор гүөх хин урсгалыг чагнана гэдэг нь төвлөрлийг анх үүсгэж байгаа үйл юм. Бидний аялгуун төвлөрөхтэй яг адилхан. Аялгуун төвлөрөх нь амьсгал төвлөрөхөөс илүү хурдан байдаг. Амьсгал төвлөрөхөөс 7 дахин хурдан гинэ аялгуун төвлөрөх нь гэж шүү. За хууранд бас төвлөрдгөө гэж байна. Ингээд өөрийн сэтгэлийн орон зайгаас гарах аялгауг илэрхийлэхэд ая гэдэг зүйл бүтдэг юм аа гэж байна. Дуу гэдэг зүйл чинь тэгж бүтдэг юм. Монголчуудын бясалгал бол энэ морин хуур, уртын дуу, хөөмийн эсгэрээ, хэл хуурч гэдэг юм уу те, хингэрэг. За энэ зүйлстэй бол нэлээд холбогдоод явчтiin байлээ. Тэгэхээр хин ямар одоо аялгау гаргах чадвартай. Тэгэхээр аялгаугаар дамжуулж ингэж төвлөрүүл илүү сайн гэсэн үг юм байна. Хэрвээ өөрөө хөгжимдөж чад манай ардын зэмсгүүд дотор байдаг бол тэрийгэ тоглож төвлөрөх юм бол амьсгал дээр төвлөрснөөс 7 дахин хурдан одоо үр дүнтэй байх нэ гэж бол ойлгогдож байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.